Орон дөрвийн их үзэгчтэй ТV намтлын бэлтгэн хүргэдэг нээлттэй хүн болонгийн энэ удаагийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Тэгэхээр бид иргэдэд сүүлийн үед бас олон улсын болон Монгол улсад анхаарал татаж байгаа олон асуудлуудыг хүндэн хүргэжүүлсэн. Тэгвэл бид энэ удаад зам тээврийн сайд зоригтыг уран оролцож байна. Тэгэхээр бидний удаагийг хүлээж авч нэвтрүүлэгт минь олцож байгаа танд баярлалаа. Тэгэхээр хоёулаа ярилцлага эхлэхээс өмнө эхлээд зам тээврийн салбарыг таны ахалж байгаа энэ салбарыг бас ярих зүйтэй болов. Тэгэхээр та сайдаар очсноос хойш энэ салбар зас нэлээдгүй ажлуудыг өрнүүлсэн. Энэ салбарын бас үйл ажиллагааг олон нийтэд ил болгосыг томох үйлдэлүүдийг хийсэн хэмээн бас иргэд бас нэг талаасаа үздэг. Таныг анх энэ яамыг авч байхад тухайн үеийн бүтэц бүрэлдэхүүн ажил ер нь хэр төвшөнд байсан бэ? Одоо ингээд ажиллаж байгаа энэ хугацаанд та бас энэ салбарт ямар ажлуудыг хийвэ? Энийг өөр хэлье. Мэддэг төшөөлөө урьж оролцуулж байгаа та бүгд их баярлалаа. Хоёр удаа их хурл сонгогдож байна. Тийм учраас бол засгийн газар засаг төрийн ажлыг бол нэлээд сайн ойлгоно. Нэг ялангуяа аслагдсан доорнууд аслагдсан Сүхбаатар аймагуудаас улсын хурл сонгогдож байсан учраас бол дэд бүтцийн асуудал бол гишүүний хувьд бол онцгой анхаарал татдаг. Тийм учраас зам тээврийн салбар бол мэдээж анхаарал төвд байсан. Сайд болсон учир шалтгаан бол өмнөх зам тээврийн сайд үүндээ энэ салбарт хийх ёстой ажлуудыг хийж өгөхгүй. Янз бүрийн учир шалтгаантай ажлын гацаасан зогсоосон. Үндсэндээ би чинь 8 сар 9 сар гээд сайд болоход 1 км зам тавьдаг байсан бодолтой. Бидний одоо өмнөх сайд нь. Тий. Одоо шинэ манай зам барилгын ажлын цаг улирлч нь өөрөө их богинохон. Тэг чинь баг намар төгчөд байхад ажил хийдэг гэдэг бол үндсэндээ өнөхөр төвхтэй. Олон улсын хамтаа ажиллагааны хүрээнд хийгдэх ёстой байсан, санхүүждэх ёстой байсан олон ажлуудын гэрээ ажлуудыг зогсооцсон. Ялангуяа миний сонгогдсон Сүхбаатар зүүн хязгаарын одоо бичвт боомд төмөр зам авт зам гэсэн тэр чиглэлийн Азийн хөгжлийн банктай хийж байсан гэрээ ажлууд нь бүгдээ зогсоод байсан учраас ерөнхий сайд би ерөөсөө санал тавьсан. Би зам тээврийн сайд хиймээр байна. Энэ салбар чинь ийм чиглэлдээ ажил зогсчод байна гэж хэлээд санал тавиал сайд болсон. Улсын хурл өөрөө дэмжиж өгсөнд. Өндөр байсан шүү дээ. Тийм. Ороод ирэхэд бол янз бүрийн учир шалтгаантайгаар ажлууд зүгээр зогссон байсан. Доор нь ажилтдаг мэргэжлийн улсууд нь бол ажиллаа хийгээд байдаг. Шийдвэр гаргах шатанда бүх газруудад гацаа үүсдэг. Дарга нарын одоо ширээн дээр одоо олон зуун мянгаараа цаас одоо гар үсгэх шийдвэрээ хүлээгээ байждаг. Нэг ийм л байдалтай байсан л да. Миний хувьд бол одоо юу гэдгийг иргэний агарын тээврийн салбарыг үнэхээр сайн мэддэг нисгч хүн биш. Төмөр зам мэддэг насаараа галт тэрэгний жолоо мөшгцэн хүн биш. Эсвэл одоо бетон зурмыг битүүмийн нариулаад сууж яадаг замчин биш. Тэгэхээр одоо салбарын мэргэжлийн хүн мөн үгүй биш л дээ. Ер нь тэгээд маш олон хүмүүс хэлдэг. Зам тээврийн салбарыг мэргэжлийн хүн авчих хэрэгтэй гэдэг. Тэгээ мэргэжлийн гэдэг нь нисгчээ яриад байгаа мó мэргэжлийн гэдэг нь одоо шавар шохоо зурдаг үнэ яриад байгаа мó эсвэл вагон депоны жолооч проводника яриад байгаа мó ойлголт харьцангуй шүү дээ. Гэхдээ миний нэг альва нэг баримталдаг юм бол бизнесийн салбар байхтаа ч тэр ер нь би чинь 30 жил бизнесийн салбарт ажиллалаа. Чаддаг мэддэг хүмүүсээр нь ажил хийж тэр хүмүүсээ удирдах миний менежментийн гол юу орчдөг л доо. Тийм учраас намайг ирснээр бол яг энэ салбарт ажиллаж байгаа салбарын олон жил мэддэг тэр туршлагатай мэргэжлийн хүмүүсийн одоо үг өнөөдөр шийдвэр болж чаддаг бас. Тийм учраас бол манай салбарын аль одоо төмөр замд нь байна уу, иргэний агарын салбарт нь байна уу, автозам авт тээвэрт нь байна уу? Өнөөс үл хамааран яг тэдний өөрсдийнх нь мэддэг чаддаг авьяасаа гарах тэр орчин нөхцөлийн бүрдүүлэлт өгөхөөр манайхан үүндээ их урамтай ажиллаад гэсэн л дээ. Тийм учраас өнөөдөр манай зам тээврийн салбар бус салбараа бодох юм бол их хурдан шийдвэрүүдээ гаргаж чадж байна, хурдцтай ажиллаж чадж байна. Цаг хугацаа алдсан байсан ажлуудыг өнгөрсөн онд нь багтааж ард нь гарч дуусгалаа. Дутуу хийгдсэн ажил үлдсэнгүү салбарынхаа томоохон одоо эрх зүйн шинжилгээний асуудлыг хийгээд дууслаа. Ер нь бол бараг 20 жил автозам, автотээвэр, иргэний агаар, төмөр замын салбар чинь эрх зүйн шинжилгээ юусаа хийгдэггүй. Өнөөдөр амьдрал илүү тэлээд байдаг, илүү баяжаад байдаг. Өөр iPhone хүртэл барьдаг болсон байхад тэр зохицуулт нь хэрэг байж болохгүй шүү. Энэ бүдийг хийж дуусгах шаардлагатай байна. Тэр таныг мэдээж сайд болсны дараа хамгийн анхны жидгээ одоо таны гол нийтийн анхаарлыг татсан. Та салбар ажиллахаа хүний хувьд бас хурал зөвлөгөөнийг бас тогтмол хийдэг болж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бас нөгөө салбаруудынхаа юм яг энэ төлөөлөл болсон юм хурал зөвлөгөө хэр барахтай төрийн байгууллага хийгдүү гэдэг шүүмжлэлийн талаасаа байдаг.
Тэгэхээр энэ нөгөө хурал зөвлөгөөний нэг талаасаа зохион байгуулгаа, нөгөө талдаа энэ салбарыг одоо ингээд зүгээр яг хөндлөнгийн таныг зүгээр ажиглагчдын төвшин зүгээр байр суурийг хүлж явахд бол ерөнхийдөө зам тээврийн салбар өнгөрсөн хугацаанд бол улс төрд хэтэрхийх оролцдог. Ерөнхийдөө одоо тэн дээр томоохон төсөл хөтөлбөр таанал явж зам тээврийн салбарт явдаг. Тэрийг ингээд эндээс ирнэ ангижруулсан гэж дүгнэж хэлдэг. Энэ дээр ерөнхий сан. Сая шинжлэлээр манай салбарын хамтарч Ёлко хэлээ. Тэр Ёлкон дээр би анх удаага одоо газар хэлтсийн дараа нартайгаа нүр тулж үзлээ шүү дээ. Үндсэндээ одоо хичнээн сар сайд хийчихвэ. Тэгэхээр яамн дээр ирээд ер нь миний аргаар л да. Ганцаарчлсан одоо уулздуудыг бол бүрэн зогсоосон. Ганцаарчилж 2-3 дарга нар сууж байгаад асуудал шийддэг бол бүрэн зогсоосон. Харин 7 хоног болгоны нэг өдөр бол бүхэлдээ бөөнөр сууж сайдын шуурхаа дээр бүх асуудлаа одоо 40-50-уулаа сууж байгаад нэг бүрчлэн яриад газар дээр нь шийдвэр гаргадаг. Сайдын шуурхаа дээрээс гарсан шийдвэрүүд нь тухайн 7 хоногт хэрэгжээд дараагийн 7 хоногт нь тайлан тавигдчихэдэг. Дараагийн 7 хоногт нь шинэ зорилтууд нь тодорхойлогдчихэдэг. Мөн сайдын шуурхаагаас гадна сайдын зөвлөлийг бол миний одоо байнгын болгож өгсөн. Тийм учраас хамт олноороо ярьж шийддэг хэлбэр рүү орцсон. Тийм учраас одоо юу гэдгийг тендер зарсан ч тэр үнэлгээний хороо байгуулсан ч тэр бүх юм ил явагддаг учраас одоо танил талаараа зоргоо сайдаар миний асуудал энэ тийм байхгүй болцсон. Энэ зан танд хувьд чинь байна уу? Одоо ийм асуудал одоо ийм томоохон шийдвэртэй холбоотой асуудал бол ер нь багын хүмүүжлээ. Одоо манай хэдийгээр одоо өрхийн тэргүүн Монгол айл өрхөд чинь аав шийдвэр гаргадаг бол манай гэр бүлийн хурал шийдвэр гаргадаг байсан. Тэгээ манай аавын бидний хүмүүжлсэн нь бол ерөөсөө шийдвэрт өөрсдөө оролцсон хүн болгон өөрсдөө тгээ хэрэгжүүлэхтэй сайн байдаг. Өглөө 8-д босхоо 7-д босхоо гэдгийг гэр бүлийн хурлаар шийдсэн байхад одоо хүүхдүүд нь 7 юм уу 8-д өөрсдөө хариуцлага босгоно гэдэг тэр хандлагаар бид нар хүмүүжүүлсэн байхгүй. Тэр л одоо насан туршийн одоо нэг менежментийн арга гэх юм да. Тэгээ бас нөхцөлтэй юм болж. Тэгэхээр мэдээж таныг сайд болсноос хойш тантай холбоотой за сөрөг гэлтгүй бас мэдээлүүд бас нэлээдгүй гарсан. Нэлээдгүйч явж байсан. Тэгэхээр энэ дээр одоо бас хоёулын нэгэн салбарын асуудлыг ярьж байснаас энэ Мяд компани олон улсын нислэгийг багасгах асуудлыг хөндөж байна гэдэг асуудлыг тухайн энэ жаргал сайхан дарга хөндөж явсан. Энд дээр та ямар байсаар вэ? Өнөөдөр жаргал сайхангуй явахдаа зүгээр намайг ирээд удаагүй байхад төрөмчөөр шийдвэр гаргаад тэтгэврийн насч болцсон юм лээ. Тэгээд төрөмчөөр хуралдаа шийдвэр гаргаад тэтгэврт гаргацсан юм лээ. Ер нь бол зам тээврийн сайдын хувьд одоо Мяд компани удирдлагыг солих, халах, менежментийн оролцох тийм одоо эргэцүүн юу байхгүй. Одоо Мяд гэм үү Улаанбаатар төмөр замд төрийн оролцоо менежментийг хэрэгжүүлдэг газар нь төрөмчөөр байсан. Тийм. Одоо яг төрөмчөөрөө дотн бүгдсэн гэсэн яамд ирч шүүгэл бас ирээгүй. Одоо төрийн өмч олон улсын гэрээ хэлцээгээс цуцуулдаг утгаасаа одоо засгийн газрын хэлэх газар сангийн яам байвал яваад байгаа юм л да. Ер нь энэ өөрөө буруу юм байгаа юм. Одоо салбарын бодлого хэрэгжүүлдэг мэргэжлийн хүмүүсийн ажилтдаг тэр энэ яам утсан яг салбарынхаа менежмент оролцож чадахгүй байх нь их харамсалтай л да. Хэцүү. Тийм учраас бол нэгдүгээр бид нар томилгоо мэддэг. Хоёрдугаар нь чиний магадгүй асуух гээд байгаа тэр банк санхүүгийн хувьд мөнгө цаасын гүйлгэх энэ тэр бүр хол. Тэр тусмаа одоо нийслэлийн нэмэх хасах асуудалд хүртэл бид нар орохгүй. Тэгэхдээ салбарын бодлого барьдгийн хувьд бол бид нар иргэний нисхийн ерөнхий газраар дамжуулаад олон улсын гэрээ хэлцээ юунд бол бодлого хэрэгжүүлдэг. Өнөөдөр бид нар нэг Монголын одоо гадаад харилцааны том зарчим бодлого байдаг л да. Хөршийн бодлого гэдэг. Одоо бид нар бол хөрс сэргэлтэй хоёр хөрш хоронтойгоо бол одоо ямар харьцаатай байдаг вэ? Бидэрт 3 дахь хөршийн бодлого гэж байдаг. Тэгэхээр энэ улс орнуудтай бид нар шууд байнгын тасралтгүй агаарын одоо харилцаатай байх хэрэгтэй гэдэг зарчмыг бий барьдаг, манай яам барьдаг. Өнөөдөр бид нар хөрс сэргэлтэй Орос улбаны улсын Москвад шууд очиж байна. Өөрсдийн онгоцоор. Урд хөрш хятадын Бээжинд очиж байна. 3 дахь хөрш гэж нэрлэдэг Европын холбооны улс руу шууд очиж байна өөрсдийн онгоцоор. Япон, Солонгос руу очиж байна. Одоо бид нэр цаашлаад Америк руу явах хэрэгтэй. Тэгээ болж өгвөл энэ сонгуулиас өмнө амжаар бид нар бас Америкийн чиглэлийн одоо тэр холбогдох гэрээлсүүдийг хийгээд дуусгаж ирсэн хандлагатай. Тэгэхээр
үндэсний агаарын төвлөрч компани бол зайлшгүй эдгээр нэрсүүдийг хийж явах хэрэгтэй гэсэн бидний нэг хязгаар тоо байна шүү дээ. Тэрэндээ бид нар бол хүрээгүй учраас бол юм бууруулах биш өсөх хандлагатай байна гэж ойлгох хэрэгтэй. Нөгөө талаар биднийг одоо туркчтай холбож яриад байдгийн одоо туркшин нислэгийн тоог нэвх гэдэг ингээд ер нь бол өнөөдөр яам дээрээ нэг анзаарчихсан зүйл бол бид нэр үндэсний агаарын төвлөрч мяд компани одоо их дэмжих хэрэгтэй, халамжлах хэрэгтэй одоо ингээд энийг л авч үлдэх юмсүү гэсэн шүү гэдэг хандлагаар Монголын ард нийтээр хандаад байдаг. Тэрнийхээ золиосонд бид нар хамаагүй өндөр өртөгтэй билет төлж байна. Төлбөр төлж байна. Хэдий ингэж байгаа ч гэсэн нөгөө мяд компани нэг л өөж өгдөг. Бид нар бол улсын хурлаар бүр энэ салбарт баримтлах төрийн бодлогод томьёолоод тогтоол гаргаж өгөө тэргээр татвар төлөөснөөс чөлөөлөх энэ зөндөө юм хийсэн байгаа байхгүй. Гэхдээ тэр тогтоолоор ингээ ооцглохлоор бол гадаадын одоо юу гэдгийг Сеул чиглэл нисэж байгаа одоо Korean Air гэдэг тэр компани ашиг сонирхлыг эрхэлсэн бүх заалууд нь хэрэгжсэн. Яг мятаг дэмжих ёстой юмнууд нь өнөөдөр хүртэл нэг хэрэгжээгүй. Явж байгаа шээ. Тэгэхээр тэр бодлого юу нь одоо юунууд л гарч өгөхөр зүгээр л ерөөсөө тэр гадаадын тэр том хүчтэй авиа компанийг дэмжихтэл өнөөдөр бодлого хэрэгжижсэн байна. Хаяг адрес нь бол мят гэсэн айгуу сайхан хаяг адрестай. Хүн болгон цээж дэсэд одоо бид нар мята эх орон хандлагаар хандж байгаа. Хийж байгаа үүдэн цаанаа л нөгөө нэг Korean өнөөдөр Korean Air Монголын иргэн агарын тэргийн салбараас хамгийн өндөр ашиг авч байгаа. Тэрний дараа мят орж ирнэ гэж бодсон. Энэ олон чиглэлд нисч яг урагт сургаад өрөм хусмаа хуулах чинь хамгийн өндөрийн Korean Air авч идэг. Тэгээд мят авч идэг ингээд. Манай иргэний агарын тэргийн салбарт олон жил ажиллаж байгаа. Өнөөдөр олон жил одоо мят гэж ярьсан. Олон жил цэзэд дэлдэж Монгол улс эх орон юм ярьсан хүмүүс нүүрэн дээрээ тийм боловч цаана дандаа тэр гадны том хүчтэй компани сонирхыг илэрхийлж ирсэн юмуд харагдаж байна. Тэгэхээр сайдын хувьд яамны шинэ бодлогын хувьд бид нар энэ гадаадын энэ хүчтэй компани энэ монопол байдлыг задлах хэрэгтэй. Ер нь бид нар энэ хөшгийн хөндийгээд Японы засгийн газраас их том хэмжээний зээл аваад олон улсын өндөр зэрэглэлийн онгоцны бодол бариад дуусчихна. 17 оны 1 сарын 7-нд бид нар тууз ажиллана. Ерөөс өнөмөр хаашгүй байхгүй. Энэ ямар онгоцны бодол юм бэ гэхээр нөгөө нэг бидний мэддэг Осака, бидний мэддэг Сингапур, Франкфурт, Майнц ч юм уу олон улсын нэг одоо хаб онгоцны бодол гэж ярьдаг. Эрхийн бүх компаниудын онгоцнууд буугаад нисээд явдаг ийм л юм болно шүү дээ. Ийм бодол руу хөрөнгө оруулсан улс чинь агаарын орон зайг бид либералчлна. Чөлөөтэй болгож байна. Энийг зайлшгүй хийх ёстой. Өөр онгоцны одоо нис онгоцны бодол ажиллах ирэхгүй зээлийн гэрээр. Тэгээ өнөө маргаашгүй нэгж байгаа юмны наан бид нар бэлтгэл ажиллаа хийх ёстой шүү дээ. Тэгээ энэ хүрээнд бид нар либералчлах бодлого, тэр калын монопол бодлыг задлах асуудал. Эндэргээд юм яриад эхлэнгүүд хааваас нь тэндээс нэг туркшийн асуудал гарч ирэнгүүтээ тэнд чинь дайн байлдаантай гин, тэнд чинь лалынхан байдаг гин, тэндээс чинь одоо бууцтай бууддаг хүмүүс яваад ирэх гин. Нөгөө Туркийн авиа компани чинь нисээд 3 жил болж байгаа шүү дээ. Өнөөдөр шинээр бий болсон зүйл биш. Гэтэл зүгээр асуудал дүүлж гарч иж байна. Тэрний цаана нь нөгөө мята болоод байгаа нэг эх оронч багийн үнэхэр байхгүй байна шүү. Би зүгээр хариуцлаа хэлчих. Цаана нэг хоногчсон, 2 хоногчсон нөгөө нэг монопол байдлыг авч үлдэж гой онгоцны гой суудал суугаад, гой буудалд үнгүй буугаад, машинаар утуулаад мөнгө цаас аваад явахсан тэр сонирхлууд л нуугдсан байна. Иргэшийн зөрчил бол ардталд байгаа л байгаа хангалттай ба. Энэ 10 20 жил үргэлжлэж байгаа бүр угсраад үчирээд далд хэлбэрт орцсон. Тэрэнд нь олон 10 биш, олон 100-аараа хүмүүс хамрагдсан том сүлжээ байгаа л гэж. Тэгээ энийг яваад одоо яхаа өнгөрсөн хугацаанд бид нар ярьж байсан таны ярьж байгаа зүйлд бас мята одоо бас нэг талаас хувьчлах ёстой ч гэдэг юм ийм асуудлаас хүндэт байгаа л да. Ер нь бол хамгийн зөв шийдэл хувьчлах мөн үг мөн. Яг өнөөдөр бол ингэж байгаа байхгүй шил бол бид нар бүх ард нийтээр мөнгө цаасаа одоо нэг туулын мусыг 7 барим байж одоо олсон хідэн цаасаа мят өгöd байгаа байхгүй. Одоо юу гэдэг 200 300 мянган төгрөгөөр Сеул нисчихээ оронд хөөх юм уу мят гэж байгаа 700 мянган төгрөгөөр сая төгрөг нисээд байгаа ш бид чинь. Тэгж байна. Ингээд байхад мят нь ядгүй вөхөр бид нар ашигтай ажиллаа шүү гэд 10 20 одоо сая тэтгэвртэй гарсан 60 сайхан захиралд тэтгэвртэй сайхан амраараа гэд 200 сая төгрөг өгсөн байгаа байхгүй. Бид нар энэ чинь хуруу humсаа хулан байж гэд мятны төлөө бодоод байдаг. Яг дотор нь ажиллаж байгаа хүмүүсүүд эрхтэн дархтнууд нь тэр тансаг хэрэглэн өөрөө
Нөгөө бидний тэр сайхан сэтгэлийн төрөмтлийг идэд бараад дуусчихдаг. Ямар сайндаа тэтгэл гарч байгаа тэр өвгөнд сайхан ягаараа гэд 200 сая төгрөг өгөө болчихж байгаа. Ийм байж болох юм да. Мяд ашигтай ажилласан гэдэг тоо уншаа танилцуулаад байгаа. Яг ингээд задрааг нь аваад үзэхээр бүх зардлууд нь өссөн байна. Оноо удирдлагын зардал, томилтын зардал. Нөгөө үргэлжлэн менежментийн бодлого өнөөдөр хүртэл байсан уу байсан байна. Юунаас ашигтай ажиллаж өгсөн чинь ерөөсөө дэлхийн зах зээл дээр нефтийн шатхууны буусантай холбоотой. Энэ гадаад ниссэн гадааднаас тэндээс хямдхан юу авдаг. Монголд ч гэсэн одоо бензин шатхууны юм бол бас хангалттай болгож өгсөн байгаа. Зөвхөн тэр бензин шатхуун дэлхийн зах зээл дээр буусантай холбогдуулаад ашигтай мэт харагдаж байгаа байхгүй. Зөвхөн тэр нефтийн шатхууны үнийн хөнгөлтийг авчих юм бол мяд өчнөө алдагтай. Энэ өнөөдөр бол хөрөнгө санхүүгийн хувьд мөн төвөгтэй байдалд орсон байгаа ш. Тэр олон онгоцнуудын төлбөр тооцооны асуудал, сар улиралдаа тэрийг төлж чадахгүй, банкнаас зээлээ унждаг, гүйдэг, хойшлуулдаг ийм л амьдралтай. Гэхдээ бие бинийгээ шагнах, урамшуулах дээрээ бол ерөөсөө урган мөр шиг. Энэ хандлагыг хэвээрээ байгаа байхгүй. Энийг авшуулдах гэсэн тэр тогтцоо байгаад байна шүү дээ. Энийг нь байхгүй болох гээд байгаа учраас тэд нар одоо бүхэл байдаг аргаар одоо энэ шин зам тээврийн сайдыг л одоо муухай харагдуулах, айлхаар хурдан явуулчих санаатай энэ сайдууд иржлээд явж лээд бид нар дэсэд үлдчих юм шүү. Тэр байлаа сандаад. Яг тэгж байгаа шүү дээ. Би мятай хамт олонтой 3 удаа уулзсан. Ингээ хэдэн зугаараа сууж гаад. Бүр та бүр очиж ажлын танилцсан байсан шүү дээ. Танилцсан яг би зүгээр л уулздаг юм л да. Энэ та нар удирдлагууд энэ ажиллаа өгөө. Энэ дотор байгаа хүмүүсээс 30-аас 40 насны залуучуудаа энэ чиглэлд ажилласан гараад ир. Тэр жил тавиадаг л да. Тэр нам дагсан томилгоо биш. Энэ садан төрөл дагсан томилгоо биш. Өнөөдөр мяд компанийг авчулдгийг гэсэн хүмүүс энэ дотор байгаа. Та нар л өөрсдөө энэ компанигаа авчулдахын төлөө ажиллахгүй бол үгдам одоо өчнөө ингэж ирсэн энэ компани авчулдахын төлөө та нар санаа зовхгүй энэ санаа зовх юм. Өөрсдөө аваад юу гэхээр нөгөө хүмүүс нь бол дотроо хэрэг хүсээд байдаг, баярлаад байдаг. Тэр өөрсдөө хүсээд байдаг. Нөгөө дээр нь гараад сандаалаа суудсан хэдэн дараа нар бол ерөөсөө бид нар шиг сайхан хүмүүс байхгүй. Бид нар бол ашигтай ажиллаж байгаа. Хамаг буруу бол энэ Туркчд байна. Хамаг буруу бол энэ гадаад ертөнцид байна. Өнөөдөр агаарын тээврээр зочдын тоо ерөөс өсөхгүй байгаа байхгүй. Нисхийн тоо өсөд байдаг, нисдэг хүмүүсийн тоо нь хэвэндээ яваад байдаг. Энэ чинь энэ мяд компани менежмент муу байна л гэсэн үг байхгүй. Шууд утгаа. Тэгээ энийг шинжлэх асуудал. Одоо энэ гаргалгаанаас яаж гарах вэ? Нэгдүгээр бид нар монголчууд өөрсдөө энэ өөрсдийнхөө энэ намчрсан байдал, энэ садан төрөл, энэ нисхийн хонхор гэсэн тэр сэтгхүү энэ бүх юмыг дийлж чадахгүй юм байна. Би сайд болчоод хэдэн сар тэрнтэй ноцтод жилж чадахгүй. Гүр авилтаа төвсөх газар төртөл өгүүлчихэд би маргааш одоо ерөнхийлөгчийн хэлснээр нөгөө зангиагаа зүгээ төр дуудаж байгаа зангиагаа зүгээд гүйд очроо гэсэн шүү дээ. Тэгээ одоо гүйж очих байгаа. Юм хийхгүй юм байна. Тийм учраас мятыг хөвчлөх биш юм байна. Өнөөдөр жишээлбэл хөршийн хөндийг ашигтай ажилуулад үр зэрэг төлөхийн тулд бид нар концессор менежментийн гадныхан дүгж байна. Японууд дүгж. Мятыг бас тех ёстой юм байна. 10-20 жил хамаа авахгүй та нар минь аваад сайжруулад олон улсын дэлхийн түвшний компани болгоод буцаагаад өгөөч гэдэг асуудыг тамир байгаа байхгүй. Японы JAL гэдэг компани одоо чи мэдж байгаа тийм. Сайхан 2010 онд дампуурч исэн юм байна л да. 25 тэрбум долларын өртөө. Жилдээ 1.8 тэрбум долларын алдагталтай. Яг ингээд нүдэн дээр мөхөж явсан. Одоо юм ячгал утсан байсан юм байна. Тэгээд засгийн газар нь архамж аваад нэг менежмент санхүүгийн компанид менежментийн концессор өгөөд сая энэ 15 онд тэр гэрээнд дуусаад буцаагаад авсан байна. Өнөөдөр JAL бол дэлхийн тэргүүлэх компани болж чадсан байна. Энэ богино хугацаанд шүү дээ. Тэр компаниуд нь та нар манай мятыг тэгээд өгөөч. Ягаад гэвэл энэ хөшгийн хөндийг ашигтай ажилуулад өөр төлбөрөөр төлөвлөхийн тулд тэр Японууд менежмент хийх гэж байгаа юм байна. Мяд тэгтэл энэ аэропортын гол орлого нь юунаас бүрддэг юм бэ? Яг энэ онгоцны буудлын дээр нь амьдардаг компаниудаас гол хураамж авч амьдардаг юм байна л да. Одоо Аэрофлот ч юм уу, Кал ч юм уу, Туркс ч юм уу буугаад өөрөө явчихна. Буусан яасан нэг жоохон хураамж болж байна.
Яг тэрэн дээр нь амьдэрдэг, офис төрөөсөлдөг, онгоцныхоо гараач нь тусаадаг, бензин тусаа авдаг. Одоо үндэсний агарын тэрлэгч компани өөрөө төлбөр төлж иж энэ ашигтай ажиллах хэрэгтэй. Гэтэл нөгөөт нь ингээ нүдэн дээр нь ингээ суугаад эхлэх юм бол энэ аэропорт байхгүй. Тийм учраас энэ МЯТ-ыг бас сайжруулж өгөөч гэдэг асуудлыг бид нар яриад одоо энэ засгийн газрын хуралдаанаар МЯТ-ийн менежментийн концепц өрөх асуудлыг оруулах саналаа бид гаргацсан яамдуудаа санал нь авч байна. Тэгэхээр хувьчлах асуудал байж болохгүй. Өнөөдөр хувьчлаа гэх юм $1 авах нь болдохгүй шүү дээ. Ингэж алгадaltaй яваад цаана юм тийш шүү дээ. Нэгээс яхан гоё амсууд харагдаад байдаг. Тэгэхдээ өөр төлбөрийг бид нар төлөөгүй. Сар болгон тэр төлбөрийн одоо юу хэмжээ энэ их өндөр. Ер нь МЯТ-ын амсуудыг яаж авсан гэж одоо шинэ одоо бид нар чинь машин авахдаа зүгээр компани дээр очиод за одоо би нэг 10% нь өгчээ. Жилийн дотор багтаагаад бусдын төлчийн тэгээд одоо ярддаг болчиход байгаа шүү дээ. Тэгж аваагүй шүү дээ. Нэг зах дээрээс очиод бэлэн 50 сая 60 сая төгрөг төлөөд нэг шинэ машин аваа явчихдаг нэг хүмүүс байдаг шүү дээ. Яг тэр шиг очиж авцсан юм чи. Одоо явж байгаа хүмүүсийг. Тийм шүү дээ. Ингэж авдаг нэг авиа компани дэлхийд дээр байхгүй. Монгол авсан байгаа байхгүй. Тэгэхээр өөр юмсэг биш, үрлэгэн байдал энэ бүх юм чинь ингээд газар аваад байгаа байхгүй. Тэгээ энэ чинь өөдөөс одоо яа гэдэг тэгээд үз тарж л шүү дээ. Ямар ч энэ асуудлыг бол та тавьж яваа мэн. Тэ? Энэ байгаас ард нь гарч л таараа. Тэгэхээр та бас яриан донд хөндлөө л доо. Одоо мэдээж энэ хөшгтийн хөндий гэдэг асуудал яхахгүйс Монгол улсыг дэлхийн тавцанд гаргах, бас олон улсын агаарын төвүүдийг зөрчил өнгөрүүлэх, олон улсын аялал жуулчлал гэдэг энэ бол яхахгүй Монгол улсад их өөр өгж өгнө гэдэг эдийн засаг судлаач нар онцлоод байгаа. Энэ ажилд ямар шатнд явж байна? Хугацаанд дамжих. Хугацаанд дамжина. Ер нь бол барилга угсралтай ажлууд бол яг төлөвлөгөөнөөс арай хурдтай явж байгаа. Тэг маш сайн явж байгаа. Ер нь Монголд олон төсвүүд амжилттай явж байгаа. Зүгээр манай хөшгийн үндэс шиг ийм хурдтай зөв менежменттэй явж байгаа өөр төслийг би одоо тэргээд хэлж чадахгүй юм байна. Цаг хугацаанд яг номын зурмаар нь хийгдэнэ. Энэ хөшгийн үндийн менежментийг бол Монгол Японы хамтсан менежментийн компани авч явна. Тэр энтрийг бол даа мэдж байгаа бах тэ. Тэгэхээр ямар ч тач үзэгч та бүхэндээ бас иргэний агаарын тээвэртэй холбоотой асуудлыг сайдын байр суурь хүргэлээ. Тэгэхээр хоёул үргэлжлүүлээд бас Түмэн самын салбарыг бас хүнд зүйт болов. За та бас түрүү ярьсан өмнөх сайдын ерөнхийдөө бас томоохон төсөл хөтөлбөрүүдийг зогсоосон гэдэг асуудал. Одоо бол энэ бол нэг талаас Монгол улсын эдийн засгт нөлөө үзүүлж байна гэдэг асуудлыг эдийн засгч нар тавьж байна. Тэгэхээр Түмэн самын салбарын хувьд бас хийгдэх томоохон төсөл хөтөлбөрүүд гацсан шалтгаанууд юу вэ? Одоо тэгээ бас нөгөө талдаа энэ таны өмнөх удирдлагууд одоо холбогдох хэрэг шалгагдаж байгаа гэсэн энэ мэдээлэл дээр бас та ямар байр суурь хэлэх вэ? Улаанбаатар төмөр зам, Монголын төмөр зам гэдэг хоёр тусдаа төмөр замууд байна. Улаанбаатар төмөр замын хувьд бол жишээлбэл Оросын тал нь бол яг Оросын төмөр зам холбогдох одоо зам тээврийн яам энэ хариуцдаг учраас мэрэгжлийн оролцоо их өндөртэй. Тэгээ Улаанбаатар төмөр зам одоо орчин цагийн одоо компани болгох чиглэлд одоо мэдээлэл харилцаа юуных нь юм сайжруулах энэ төргээд дандаа нэг тийм сайжруулалт талын саналуудыг Оросын талх гаргадаг. Монголын тал нь дандаа нэг мэрэгжлийн бус одоо шинэ төрөмчийн орооны нэг төрөмчийн компаниг төлөөлөлийг хэрэгжүүлдэг ингээд эдэн нөхцөл сууж байгаа шүү дээ. Ойлгохгүй. Одоо тэр төмөр замын одоо тэр мэдээлэл тохиолдлын юуг сайжруулах 70 сая долларын том төсөл 3 жил гацсан байна. Тэгээ намайг ирсний дараа нэг юм сайн шийдэгдээд дөнгөж эхэлж байгаа шүү дээ. Эсвэл энэ төмөр зам гэдэг маань бол хөрс сэргэлдээ хоёр орны хамтаа ажиллагаар бүх юм тодорхойлогддог шүү дээ. Дамжин өнгөрөх юу энэ гэдэг. Өмнөх сарлуудын үед одоо транзит ачаа нөгөө нэг дээр үед зүүдэг үсэн нефт зүүдэг юм байхгүй шүү дээ. Сая намайг ирснээс хойш одоо Роснефть одоо танаас сонсон. Одоо бид нар Монголоор дамжин 3.2 сая тонн нефт төвлөд эхэлсэн юм шиг байгаа шүү дээ. Энэ бол маш том тоо. Хоёр орныхоо хөрсрэлтэй орны яамдуудтай хамтаа ажиллагааны хөтөлбөр үйл ажиллагааны төлөвлөгөө юуч байхгүй. Сая тэрийг бүгдийг хийж дуусгасан. Өнөөдөр Улаанбаатар төмөр замын бүтээн байгуулалтыг хийж хэрэгжүүлсэн тэр 49 оноос хойш одоо томоохон ингээд нэрлэхээр ажил хийгдэг байхгүй. Өнөөдөр бид нар баруун талдаа Кизил овоотын чиглэлийн төмөр замыг Орос Монголын энэ Улаанбаатар төмөр замын хүрээнд хамтсан төсөл болгохоор нэлээд идэвхтэй хоёр талдаа тохиролцоод ажиллаа явж байгаа. Их мэтлээ ингээд би ингээд яриад ирэх юм бол зөндөө гоё юм ярьж болно. Манай зам тээврийн салбарын ер нь бол ингээд нэг
тийм шинэ хандлагатай, шинэ уур амьсгалтай хүн болон одоо шинэ эртээ би замын өдөр галт тэргэнд явсан. Ажлынхаа байр болгон дээр шинэ зүйлийг нэвтрүүлж чадсан тэр проводник эмэгтэй охтууд өөрсдөө хийсэн шинэ бүтээгдэхүүн, шинэ юмыг танилцуулахдаа бүр нүднийхээс нь тэр гал бутраад очвсрээд тэгж гоё ярьж байгаа байхгүй. Тэгэхээр хүн болгонд тэр шийдвэр гаргах хөгжих ашиг орлогоор нэмэгдүүлэх үүсгэр боломжийн нэгэд өчтөр манай салбар ер нь бүхэлдээ их мундаг ажилладаг байгаа. Одоо энэ бус яамдуудтай энэ харьцуул нэг зүйл биднийг хоош нэгтдэг байхгүй. Одоо шилэн дансны хуулийн хэрэгжүүлэлтэн дээр манай Улаанбаатар төмөр зам зүгээр л Монголын хуулийг матч хийгдсэн байхгүй. Ерөөсө бүгэлж өгдөг. Хэрвээ чи мэдчихэж байгаа бол жишээлбэл Улаанбаатар төмөр замтай адилхан одоо хоёр засгийн газрын хоорондын хэлцээрээр хэрэгжүүлсэн манай Эрдэнэт уурхай. Тэд нар шилэн дансны хуулийн дагуу бүгэлдэг шүү дээ. Ганцхан Улаанбаатар төмөр зам тэрийг бүгэлдэхгүйгээс болоод манай салбарын үзүүлэлт хойш ухарчдаг. Тэд нар тэрийг бүглээгүйгэн ачаар таан сонсол байлгүй дээ. Улаанбаатар төмөр замын дарга Бүрэгбаатар албаны мөнгөөр ботик аваад өмсчдөг, болтой аваад өмсчдөг. Тийм л байгаа байхгүй дээ. Хоёр улс хоорондын гэрээгээр одоо халахвчлаад зүгээр манаа нэг ганц цөөн тооны төшмөд өөрийнхөө дураар авирлж л байгаа байхгүй. Чи иймэрхүү юмудаа бид нар тэмцэх хэрэгтэй. Монголын төмөр замын хувьд бол шийдэгдэн шинэ төсөл юунуудаа хэрэгжүүлчих гээл одоо гадны хөрөнгө оруулагч бүх юмтай уулзаал яваал байгаа. Тэгээд бүтэлтэй байгаасаа гэл одоо бас хамжилцал явж л байгаа. Түрүүний бас та тэр юуны асуудлыг хэллээ. Одоо энэ дээр бас нөгөө нэг төмөр замын салбар руу орсон нөгөө бондын хөрөнгө, Чингис бондын хөрөнгө ер нь үр зарцуулалт тэрний араас таар нь хэр харсан бэ? 200 онос. Би сайд болчоод тэр нөгөө гашуун сухад шиглэлийн төмөр зам дээр очиж үзсэн. Очихдоо бас л санаа зовсон л да одоо. Нэрэл одоо тэр олон сая доллар үрчээл одоо нэг хэдэн боловсоо шороо байдаг юм бах та гэл. Тийм тэгэл одоо гэхдээ бас нөгөө нэг яг тэрэнд шүүмжлэлтэй атлаас нь ханддаг сэтгүүлчдийн багийг цуглуулаа явсан байхгүй. Одоо чи ерөөсөө нэг уулаас одоо шорооноос өөр юу ч байдгүйгээ бичдэг нэг хүмүүс байдаг шүү дээ. Тэднийг бүгдийг аваад явсан. Та тэднээс одоо үнэхээр амар юм үзэх гэж бол би ч бас дотроо айцтай яваад очсон. Очоод бол бас лангаас л доо. Тэр их хэмжээний бүтээн байгуулалт тэр их ажлыг хараад бол бас багтмаар. Тэг ер нь бол ингээд төмөр зам чинь 70-50-аад одоо дээр нь төмөр зам тавина шүү дээ. Цаг хугацааны хувьд тэр 70-50-х нь өөрөө хамгийн их цаг авдаг юм байна. Гүүрийн байгууламжийн ажлууд. Тэр ажлууд хамгийн цаг авдаг ажлуудаа хийсэн байгаа байхгүй. Тэрэн дээрээс нь авчид төмөр зам тавих бол ингээд одоо цаг хугацааны хувьд бол одоо зөндөө юм хийсэн байгаа юм энэ чинь. Одоо би чи яг одоо төмөр замын инженер хүн биш учраас бол хэлж мэдэхгүй. Тэгвэл бол Германы компани хөндлөнгийн одоо хяналт хэрэгжүүлээд хийж байгаа ажил болгон дээр нь шалгаад яваад байсан байгаа. Тэр нэг худлаа үнэн гэдэг нэг яриад байдаг Samsung гэдэг компанийх нь байж л байсан. Туслан гүйс компанийхан 10 хэдэн компанийх нь байж л байсан. Ингээд ажил нь тасалтгүй явж байгаад энэ өнгөрсөн 15 оны 2 сараас хойш манай Монголын төлбөр ихэ байдсан юм байна шүү дээ. Тэрээс хойш бүх ажил зогссон юм. 2 сараас хойш. Тэгэхээр 2 сараас хойш нэгд ажил байхгүй юм чинь газар дээр ажилладаг ажилтныг одоо шин амраас тараагаад ингээд нэг тиймэрхүү байдалтай ажил хийсэн үйл хийсэн. Одоо яг тэрэнд нь хэдэн зуун сая доллар орсон юм бэ гэдэг хүмүүс асуугаад байдаг шүү дээ. Тэрийг би одоо үнэхээр мэдэхгүй шүү дээ. Би наасаашаа нуруугаа өөрөөд ингээд 10 20 м гээд хэмжээд гаргахгүй шүү дээ. Гэхдээ энэ дээр бол бид нар бол гадны хөндлөнгийн том аудитын компани оруулах хэрэгтэй байхгүй. Зүгээр нэг одоо шинэ компани биш бүр ингээд дэлхийн топ одоо шилдэг би 4 гэдэг. Одоо миний мэдж байгаа нэг мундаг 4 компани байна. Тэдний дунд уралдаан зарлаад тэгээд тэдний аль нэг нь шалгараад үзэх хэрэгтэй байхгүй. 5 цаасаар хийдсэн юм 10 цаасаар хийдсэн юм уу те. Тэрнээс тэрийг бол одоо сонин дээр бичээд байгаа хүмүүс хаанаас ямар багцаад байгааг би мэдэхгүй. Би очиж төөлөөд бол тодорхойлж чадахгүй юм байлээ. Тэр мөнгө цаас наачаасаа гүйсэн янз бүрээр нь бас хөөж гарах л багт. Тэр сорингоор янз бүрийн юм гарах юм биш. Би одоо тэрийг мэдэхгүй юм чинь тэгээд. Тэр өмнөх албан шалгалттай холбоотой хэрэгтэй холбоотой асуудал дээр. Харин тэрийг харж үзсэн одоо бацаа. Бацаа сайтай холбоотой галаадад бас орон жоо сая ил захидал хүргэлээ гэдэг тэрийг савлахгүй. Тэр асуудлыг өндөө сайн мэдэхгүй. За. Яг ямар ч гэсэн миний өнөөдөр хамарч байгаа ажлын хүрээнд тэр ажил хамаарахгүй байгаа байхгүй.
Тийм ч бас Тэдний урд нь хийжсэн юмнууд нь миний ажил нөлөөлөхгүй байгаа байхгүй. Мэдээж нөлөөсөн бол тэр асуудал үүсэх. Тий уушглах хэрэгтэй. Манай улсад ингээ харахад яг үгээр засгийн газар огсох төр ахаад нэг одоо яг нөгөө нэг олон нийтийн хөлдийг одоо нэгдүгээр ээлжийн хоол идэж цадлаа, хоёрдугаар ээлжийн хороор иж гэдэг юм. Ийм байдлаас хандуулаад байна л да. Ер нь одоо засгийн газрыг огцруулах асуудал, энэ засгийн газрын бодлогын асуудал тань ямар байр суурь танддаг? Тэгэхээр ер нь түрүүн одоо шинэ улс төрийн хувьд доктортой докторгүй Монгол улс. Маш доктортой улс. Яг бол энэ шинэ үндсэн хууль батлагдсанаас хойш энэ 20 гаруй жилийн түүхийн хугацаанд үндсэн хуулийн бус аргаар, сонгуулийн бус аргаар хизээч бид нар засаг төрөө сольж байгаагүй. Улсын их хурл болон шууд сонгогдсон ерөнхийлөгчдөө сонгуулийн бус аргаар, үндсэн хуулийн бус аргаар сольж байгаагүй ерөөс. Ээлжид бус сонгуулиуд зарлж үзээгүй. Гүйцэтгэх шатны одоо засгийн газрыг ч юм уу тэр бол болжлоггүй сольжлах хэрэгтэй юм лээ. Болжлоггүй солиод байх хэрэгтэй. Тэгэхдээ бид нар нэг имийг нэг арай ондоогоор хараад байгаа шүү. Өнөөдөр зам тээрээ сая зөрөгцөг сольчих гэж бодлоо л да. Энэ яамны ажил гацхгүй. Яагаад гэвэл манай яамны хувьд бол асуудал хэрэгжүүлдэг шийддэг хүмүүс нь сайд биш тэр доор байгаа мэргэжлийн хүмүүс болгоод өөрчлөлтсөн байхгүй. Одоо зөрөгч сайдыг өнөөдөр сольчлоо, маргааш сольчлоо тэнд ажил явдгаараа явна. Дараагийн сайд гарч ирээд хамгийн гол нь тэр мэргэжлийн хүмүүс шийдсэн хүмүүсийн имийг л цаг хугацаа алдахгүй гар үсгийн зураад авахд л ажил гацхгүй. Бид тэр өнцгөөс нь харж тайлбарлаж байгаа. Муу ажиллаж байгаа хүнийг бол хурдан салангаас сольж явах хэрэгтэй. Цаг хугацааны хувьд жишээлбэл одоо нэг тийм эвгүй үед харчаад байгаа байхгүй юу? 16 оны төсвийн тухай хууль үүсгэж эхэлсэн. 1 сарын 1-ээс эхлээд ингээд шинэ төсөв яаж байгаа. Тэр төсвөө ингээд зарцуулаад эхлэхээр орлого нь орж ирээгүй. Одоо хүмүүс чинь далах үйлдвэрлээ, далхаа борлуулаад тэрнээс улсын ашгаа татвар төлөөд ингээд татврын одоо төрийн санд мөнгө цуглана гэдэг чинь өөрөө бас нэг 2 сарын асуудлыг цагаан сар давтал бол ер нь сан бол жоохон мөнгө дутмаг байдаг байхгүй. Эсвэл одоо нөө цалин буухаас өмнө нэг айлын мөнгө цаасныг жоохон хэцүү байдаг шүү дээ. Гэхдээ ямар хоосоо онолтой сажиалаас хэд 10 цаас зээлж аваад далахгүй будаа авдаг шүү дээ. Цалингаа буухтаа бусаа өгчдөг. Нэг ийм менежмент хийх хэвээр цаг үе дээр бид нар бас байсан байхгүй. Яг ингээд нэг орлого нь орж ирдгүү төс нь яаждаг ажил нь хийгдээд яваад байдаг. Төлбөр хийх үүргэн байгаад байдаг. Тэгээ энэ хугацаанд ч нэг хэд 10 цаас хурдан шиг олоод цалингаа буухаар өгчөж болно шүү дээ, тий. Ингээд одоо юу гэдгийг сангийн сайд нь ч юм уу, төрийн нарийн ч юм уу, Монгол банк ч юм уу ингээд олон улсад ажиллаад тодорхой богино хугацааны бондын борлуулалтын дээр ингээд яг ингээд жоох тэр өдөрт нь ашаал өргөдлөгч байгаа байхгүй. Тэгвэл бүх ажил зогсож байгаа. Тэр багийнууд ерөөсөө ямар ч подлиггүй байгаа байхгүй. Тэр хашгичаад одоо би уянга гişүнийг их хурал дээр үг ярихтаар би муудчих гээд байгаа юм шиг. Тэр яагсан актер муухай чанга бахарч ярьдгийн дээ. Ямар муухай стресстэй ярьдгийн шорт. Цаана байгаа тэр амьдралыг нэг юу эс мэдэхгүй. Тэр амьдралаас холдсон хүнд уянга ч одоо бас дүүрч одоо жоох хүүхэд. Энэ ардын нам яхаараа бүгдүтэн ийм олон 10 жил энэ зас төрийг аваад явцсан тэр хүмүүсийн энэ хандж байгаа хандлага бол бүр зэвүү хөрмөр. Дэндүү амин хувиа хичээсэн, дэндүү хүн ардынхаа өнөөдөр маргаашыг золиосон тийм заваа нүүдэл гэж. Тэгэхээр энэ асуудлуудыг бас тэгэхээр энд за нэг тойлоо сая салбарын асуудлуудыг бас ерөөдөө энэ салбарт тулгамдж байгаа асуудлуудыг үзэгчтэй хүргэлээ. Тэгэхээр одоо би бас ярилцлагын цаг дуусах төхөж байна. Ярилцлагын төгсөд бас хувь хүнтэй ч холбоотой бас ганц хоёр асуулт асууя гэж бодож байна. Тэгэхээр одоо хамгийн нээлттэй хүнийг энэ улсын их хурлаас таныг гэж онцолдог. За Twitter, Facebook та хаалттай хурлааны хүртэл фото зургаар дийлгэж яадаг. Тэгэхээр одоо зурагчин болох сонирхлыг энэ хитээс гаргаж байна. Бүр багаас ахуулаад авто хамт зураг авдаг, зураг угаадаг. Ванны өрөөнд шөнжин улаан гэрлийн юунд хомдог. Тэгэл явсан зүгээр та нар намайг сайд болсноос хойш миний амьдралыг анзаардаг болсон болохоос хойш. Өмнө бол би энэ Facebook-т байж л байсан. Тэрнээс өмнө би энэ Twitter-т байж л байсан. Тэрнээс өмнө зургуудаа авдаг л байсан. Тэрнээс өмнө зургуудаа тавьдаг л байсан байхгүй. Гэтэл сайд болсон ч одоо хүн болгоо өө энэ одоо хаанаас гараад ирвэ. Авч байгаа зургийн бас чиглэл чинь бас олон нийтэд бас. За нэг талаас сайшаалтай нөгөө талаас шүүмжлэлтэй олон зургуудыг бол ерөнхийдөө та бас зургийн
Яга бас төрөл жанрыг харахад энэ ямар зурганд вэ? Зүгээр одоо шинэ би 7 хоногт нэг юм уу 2 удаа хөдөө гадагшаа гарахгүй бол бачимдаад идэв. Монгол хүний нэг юу вэ шүү дээ. Заавал нэг тэр хөдөө тал руу гарах, заавал тэр байгальтайгаа харьцах гэсэн. Заавал нэг очиод нэг Монгол гэр сууж агаад нэг сайхан эд гал дээр уралдаа шил инхгүй л ерөөсөө явдаг. Тэгээд тэр Монгол ах уу ёс заншил энэ уламжлал энэ юунда дэндүү хайртал байхгүй. Өнөөдөр ингээд залуучууд гоёл болоод ашгоомд гоё зангаатай, цагтай, iPhone-той, iPad-тай. Гэхдээ бидний нэг энэ Монгол гэдэг юунаас улам холдоод байгаа юм шиг. Бидний тэр юу улам бүдгрээд байгаа юм шиг л надад их тийм байнгын юу байдаг. Тийм учраас ингээд тэрийг ингээд одоогийн залуучууд руу ингээд шилжүүлж өгөхгүй л энэ Монгол гэдэг чинь юм гоё юм шүү дээ. Монгол бууз, Монгол банш, чансан бах, үхрийн бах, дотор 5 цул одоо энийг л зүгээр энэ нөгөө нэг тийм харам сэтгэл гэж байдаг шүү дээ. Нэгээл түрээ явж байдаг юм те. Тэрнээс одоо шинэ юу гэдгийг гоё хоол намайг хоолны зураг оруулаа гэдэг. Гэхдээ хизээж пиццаны зураг оруулж үзээгүй байхгүй. Тийм дандаа ерөнхийдөө зөвхөн Монгол тэр 5 цол гиз зургаар намайг эмхтэй хүний зураг оруулаа гэдгийг хизээж би одоо шинэ шар устай Орос авгаан зураг оруулж үзээгүй л байхгүй. Монгол дээлтэй гоо бүсхэн гоо сайхныг илж байгаа шүү дээ. Тэр нэг өнгөрсөн наадмаар таны нэг дарсан зураг тэр эмэгтэйг бас нэлээд явуулсан шүү дээ. Тэр зургийг таны тайлбарлаач. Тэр яг та зүгээр даншиг наадмын зураг аваа явж байсан. Тэгээ Батулах надаас хүйсэн энэ даншиг наадмыг бид нар монголчууд одоо анхудаага хийж байна. Энэ даншиг наадмын чинь одоо үүх түүх нь үл ийм юм шүү. Энэ чинь монголчуудын Монгол дурхтны гол наадам юм шүү. Тэгээд бүр үүх түүхээс нь тайлбарлаад ингээд олон төрх юм дээр бас анхаарч ажиллаарай гэсэн. Тэгээ би өглөө тэр талбай дээр ном уншихаас хэвтүүлэл ингэж өдөржингөө явсаар байгаад тэгээ би гэдэг чинь ганцаараа явахгүй л одоо шинэ туслахууд хамт олон одоо зураг авахар өвчсөн хүмүүс нь тэгээд тэр нөгөө нэг Жороо морины уралдаан болоод тэгсэн чинь одоо тэр даншийн мис гэдэг тэр охин чинь өөрөө их тийм морин дэрэмгийн мундаг эмэгтэй л дээ. Ихчдүү 3 гуруула. Тэгээ энэ манай Сэлэнгийн хингуй гэлээ да. Том ахан лав Орос болд гээд их том нэртэй хуяаж байсан. Тэгээ бүр багнасаас нь хурдан морин тэр яцсан. Тэр нэг тийм морьтой зураг авах гэсэн чинь нөгөө Жороо морины уралдаан чинь нэг дандаа нэг парвасан одоо нэг баг өвөө гэхэд хашаа ер нь ахмад насны ирчүүд л явуулаад гэдэг. Тэнийг тийм нөгөө нэг сайхан зураг авч болдгоо ерөөсөө. Тэгэхээр энэ чинь манай хин явж ирсэн. Тэгээд чи нэг морь унаач гэсэн. Дээд хувцс байхгүй гэн. Тэгээд тэнд нөгөө нэг Монгол дээд малгай өмсгөхөд нэг зургийг авч явдаг. Тэдрээс хувцсыг зээлж аваад. Оо та бүр өөрөө тэрийг юу яаж тавьж зургийг авсан. Энд нэг хүн харин морь зарах гэж явжсэн. Эмээлтэй, дашууртай, юутай хийтэн. Жороо. Оо таны морийг сурчилж өгье гэж хэлээд. Ингээд бүх юм нийлүүлсэн зураг гаргачихгүй. Тэр бол яхаар гоос. Тэгэл тэр зураг явсан. Тэгсэн сүлдээ Батулах над руу уцтаад зоргоо чимэн яаж байгаа юм да. Бид нар чи ингээд олон урт удаа хугацаанд бэлдээд өчнөө мөнгө цаас үрээд ингээд энэ сайхан наадам хийж хахад чи нэг мессеж тэмцээн болчихлоо. Тэгээ би Батулахаа та нэг хүн амтантай ярьчаад нэг 2 цагийн дараа над руу яриараа. Би гээд уцаад тасалсан баг. За. Тэгээ над руу залгаад байсан. Би 2 цаг уцыг авахгүй байж байгаад 3 цагийн дараа уцыг авсан чинь. Гэхдээ чи ер нь маш зөв юм хийсэн байна. Одоо энийгээ цааш нь хоёлоо хөгжүүлээгээд. Тэгээд ер нь одоо энэ даншгийн наадам чинь улам өргөжөөд одоо энэ жилээс бүр олон улсын арга хэмжээ болох ч байна. Тэрэн дээр Монгол гоо бүсгүн тэмцээн хийя. Тэр Жороо морио бол зөвхөн хүүхнүүдээрээ унуулъя. Монгол сайхан эмэгтэйг тодруулахын тулд бид нар нүцгэлэл одоо наасаас нь алхуулаад байдаг нэг тэмцээн хийдэг болчихлоо шүү. Тэгсэн. Тэрийг болиё. Үндслөө бүр үндсэн. Тийм. Монгол эмэгтэйн одоо мөн чанарын чинь бол нүцгэн биеэр илэрхийлдэг байхгүй. Тэр чинь амьдрал ахуудаа яаж хандаж гэн, мал юутайгаа яаж харьцаж гэн. Монгол эмэгтэйн гол сайхныг өөр юм илэрхийлдэг байхгүй. Яг тэр утга мөн чанараар нь хэдүүлээ хийя. Ийм учраас энэ хөдөлгөөнөө ингэж цааш нь явуулъя гэдэг. Тэр зургийг ашиглаад ингэж явуулсан л да. Тэгээ энэ жил бол энэ бол ганц Монгол улсын хэмжээнд ч биш одоо олон улсын хэмжээнд их гоё танигдсан зураг л явна. За ярилцах цаг дуусах төгөж байна.
Ямар тач бид та бүхэндээ зам тээврийн салбарын өнөөгийн бас олон нийтийн анхаарлыг татж байгаа зам тээврийн салбарын цаашдын бодлого чиглэл энэ асуудлуудаар зам тээврийн сайдын байр суурийг хүргэдэг. Тэгэхээр бидний энэ удаагийн дугаарт оролцсон танд баярлалаа. Тэгээд дараагийн дугаарт бас урьж оролцуулнаа. Тэр үед бас ирээрээ гэдэг үсэнийг танд уриалга болгоод өгчээ. За баярлалаа.